Монголын толооны шилдэг тамирчдын холбоо MGL1 Fighting Championship 19 тэмцээнд 61 кг чансаа агуулга толоо хийхээр цэнхэр булангаас Сүхбаатар аймагт төрсөн 170 см өндөртэй 29 настай их засаг олон улсын сургуулийн тамирчин Эрдэнэ цогтыг Сүх Эрдэнэ Төдөрсөөр Улаанбулангаас Сүхбаатар аймгийн Баян дэлгэр суманд төрсөн 165 см 30 настай Гарууд MMA тамирчин Батжарлын Алтан Сүх Дахиад тоглолтуудыг ойлгож байгаа. Дөрмөө ойлгож байгаа тийм үү? Тохоо байхгүй, толгой араас байхгүй. Ойлгосноо. За гой тоглолтууд гаргаарай. Амжилт хүсье. За ингээд 3 дахь дулаан эхлэхэд бэлэн болоод байна. Энэ хоёр тамирчин бол хоёулаа босоо дулаан бол туршлагатай. Босоогоос дулаан бол үргэлжлэн гэж бодож байна. Алтан Сүх бол Гаруудаа MMA клубын ганц тогтох боксийн удирдлагын бэлтгэл сургуультай байдаг. Сүхэрдний хувьд бол нэлээд хөл сайтай тэквондогийн спортоор хичээлдэг. Босоо дулааны тийм туршлагатай тамирчид байгаа. За Алтан Сүх сугдаад дамжаад унгаах орлого за хөвтөө шилжүүлээд авлаа. Сүхэрдний хувьд бол дээрээ алдсан байралтай байна. За цэнхэр булангаас гарч тулж байгаа тамирчин бол Сүхэрдэн, улаан булангаас гарч тулж байгаа тамирчин бол Алтан Сүх байгаа. За дээр байралтай байрлалын давуу байдлыг эзэлсэн тамирчин бол Алтан Сүх. За ингээд бэлэг энэ улаан өнгийн бинтээр орооцсон байгаа нь аль булангаас гарч байгаа гэдэг нь бол илтгэдэг байгаа. За Алтан Сүх бол ер нь туршлагаар бас илүү юм шиг харагдаж байна. Дээрээс бол бөөрөнд цогцолт хийгээд ер нь бол байрлалаа лавшруулад тун туршлагатай тамирчин шиг явж шүү. За энэ хоёр яагаад би ингэж ярьж байгаа юм гэхээр энэ хоёр тамирчин маань хоёулаа анхны мэргэжлийн дулаан. За MMA дебют гэдэг чинь мэргэжлийн дебют дулаан бол MGL1 Fighting Championship 19 дээр бол энэ хоёр тамирчин маань хийж байна. За энэс өмнөх одоо сонирхчдын гэдэг юм уу MMA төрлөөр тулцсан дулаанууд бол аматер буюу сонирхчин гэдэг хагас мэргэжлийн гэдэг ангилт бол багтаадаг байгаа. За байрлалын хувьд бол Алтан Сүх илүү өргөсөн байралтай, ард нь гарсан байралтай. За жижигзүгийн хүнийг одоо ардаа алдна гэдэг бол аюул. Жижигзүүд бол тийм үг байдаг. Ардаа алдвал өөрийгөө өгсөн тооцоо гэж жижигзүгийнхаа ярьдаг байгаа. Алтан Сүхийн хувьд бол Гаруудаа MMA клубт бол хариалагддаг. Энэ орч байна. За дамжаад араас хоолоод боох ихийг хийлээ. За Сүхэрд нь гар татаад хамгаалгасан бол яалчгүй барьцвал үнэхээр лав ороод. За ингэ Алтан Сүх ялт авч байна. Инхүү хоолоод боох гэхээр ялт авч байна. MGL1 Fighting Championship 19 толооны 61 кг жинд чансаа хөлөх толоонд ядалт байгуулсан Сүхбаатар аймгийн Баян дэлгэр суманд төрсэн 165 см өдөр 30 настай Гаруудаа MMA клубын тамирчин Батжарлын Алтан Сүх. За тэгэхээр Батжарлаа дөнгөсөө таны хийсэн тулаан өчиг болтоор өрсөлдөгчөө буулган авч байна. Өөрийнхөө хийсэн тулааныгаа тулаар бас үзэгч толондоо сэтгэлдээ хавалцахгүй юу? Тэгээ за баярлалаа та бүхэндээ. Энэ бол жижигзүү байлаа.
Шижүүлээ тулааны спортыг шилээд түрүү тавтдаг хичээлж байгаа. Өөрийнхөө фикс юм ал хийж тавлаа да. Баярлалаа. Баярлалаа. MJ1 Fighting Championship 61 кг-ийн чанс авдаг тулааны авраг ялагч Гарууд MMA тамирчин Батчарлыг алтан сүх